Стартын дөмрөө байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би Японы Токио хотын Big Sight гэдэг газар Japan Mobility Show 25 гэдэг үзэсгэлэнг сонирхоо явж байна. Тэгээ энэ бол одоо жил болгон зохиогддог томоохон автомашины үйлдвэрлэгчд маань өөрийнхөө ирээдүйд гаргах машины загвар концепт танилцуулдаг ийм үзэсгэлэн байгаа. Тэгээ эндээс та бүхэнд зарим нэг онцгой машинуудыг бас танилцуулъя. За энэ бол 2026 онд худалдаанд гарах RAV4-ийн 6 дахь үеийн генерашны шинэ загвар байгаа. Plug-in hybrid системтэй 2.5 литрийн багтаамжтай 236 морины хүчин чадалтай 4 цилиндртэй автомат 4 дугуйндаа мааждаг ийм машин байгаа. Эний зах зээлийн үнэ нь болохоор $35-аас $43 мянган үнэлж гарч байгаа юм байлаа. Гадна дизайн, салоны дотор интерьер, энэ ерөөсөө Японы чанар, Японы тэр нэгт нямба байдал нэвч шингэсэн ийм сэтгэл надад бол төрсөн. Plug-in hybrid систем болохоор тогоор цэнэглээд тогоороо дангаар явж байгаа тийм. Шаардлагатай үед бензин хайбрид нь хосож ажиллаж явдаг ийм онцлогтой. За энийг олон нийт болохоор Baby Land Cruiser нэрлэдэг юм билээ. FG Cruiser. За онцлог нь бол энэ 4 хаалгатай болсон байлээ. Урдны загварууд нь бол 2 хаалгатай байдаг байсан. За ер нь Монголд бол их тохиромжтой машин надад санагдсан. Ягаад гэвэл хотод дотор парк бодлоход те хот дотор ч хөдөө орон нутгын ч Бата зам дээр нь бол мэдээж богинохон учраас маш сайн байх гэж бодож байна. За моторын хувьд бол 2.7 литрийн бензин мотортой 2 GTR 4 цилиндртэй 16 киловатттай 161 морины хүчин чадалтай. За автомат хороотой 4 дугуйндаа мааждаг дифференциалтай. За ингээд дэлгэц нь болохоор 12.3-ын тооч дэлгэцтэй. Тэгээд энэ багаж нь болохоор өргөн өндөр багтаам цайцтай юм ачаад бол их тохиромжтой ийм машин надад санагдсан. Тэгээ зах зээлийн үнэ нь болохоор энэ $35-аас $45 мянган ороод үнэлж гарч байгаа юм байлээ. Харахад бас л нэг Японид нэгт нямба тэр чанар одоо шингэсэн ийм онцлогтой сайхан машин байна. За ингээд компаниуд өөрийнхөө стендэн дээр урлагийн хэмжээний зохион байгуулж мөн одоо ирээдүйн тээврийн хэрэгслийн концептуудаа танилцуулж байсан. Миний бодлоор ирээдүйд хүмүүс бол ямар нэг нэстэг төхөөрөмж унаад харин газараар явахдаа энэ нэг жижиг улаан хурд багтаа ийм юмар явах юм болоо гэсэн надад сэтгэл төрж байлаа. Ер нь бол одоо ирээдүйн тээврийн хэрэгслийг өнөө цагт хөгжлийг тааварлахад их хэцүү болж байна. Автомашины хөгжил цаашдаа шинэ инновацуудыг тэгээд энэ ухаалаг системүүд хиймэл оюун ухаануудыг илүү их ашиглах бах. Яванда машинууд маань бид нартай ингээд харилцдаг, ярьдаг те. За өөрөө жолооддаг. Хүний оролцоо багтаа ийм болох одоо төлөвтэй болов гэж одоо таамаглаж байна. Надад одоо энэ үзэсгэлэнг үзээ тийм сэтгэл төрөлдөө. За ингээд харахаар л энэ машинууд ер нь ирээдүйн те нэг одоо сансрын хөлөг ч юм уу те бидний одоо кинондор гардаг байсан ирээдүйн одоо нэг төсөөлөхөр нэг хэв загварууд байдаг да. Тим шинж рүүгээ их орсон байна загваруудад нь. За жишээл энэ Хайс Toyota-гийн Хайсын загвар. За ингээд яг харахад л ирээдүй харагдаад байгаа тийм. Энд байгаа загварууд бол яг үйлдвэрлэлд гарах болоогүй концептууд. За концепт гэдэг маань болохоор одоо автомашин үйлдвэрлэгчид ирээдүйд гаргах боломжтой шинэ загвар, технологи, дизайны санаагаа танилцуулдаг туршилтын загваруудыг хэлдэг. За ер нь бол энэ дээр бол мэдээж шинэ санаануудтай одоо ийм загвартай байна гэсэн санаанууд мөн одоо шинэ хэрэгжүүлж байгаа технологи, шинэ системүүдэд туршиж үздэг. За ихэнх нь бол ер нь цувралаар бол үйлдвэрлэгддэггүй тийм үзэгчдийн санаа бодлыг судлах зорилгоор энэ хэрэглэгчдийн хариу үйлдэлийг тийм одоо таалагдж байгаа үгүй тийм гэх мэт дүн шинжилгээх зорилттой ийм одоо зорилгоор энэ концептуудыг хийж энэ үзэсгэлэнгүүд дээр бол ингээд танилцуулдаг. Lexus-ийн LS
цуврал болохоор тансаг зэрэглэлийн седан машины ангилал байдаг. За энэ удаа эднийх бол бүр өөр ван загварын 6 дугуйтай маш тансаг цахилгаан мотортой орчин үеийн одоо бүх одоо инновац ухаалаг шийдвэрүүдийг шингээсэн маш тансаг юм автомашины концептыг энэ удаа танилцуулж байлаа. Энэ чиглэлээ бол седанаас ван руу ингээд шилжүүлсэн. За мэдээж одоо энэ хэрэг үйлдвэрлэлгээд гарах юм бол маш тансаг машин байх болно. Мэдээж үн ханш бол өндөр үнэтэй. За энэ Lexus-ийн спорт концепт одоогор бол цорын ганц байгаа. Энэ машины талаар бол ер нь нарийн мэдээлэл байхгүй. Ямар мотортой, ямар үзүүлэлттэй энэ бол мэдээлэл байхгүй юм байна. За ингээ гаднаас нь харахад бол энэ наамхан газараа шүргсэн шахуу өргөн. За арын гэрэл нь бол ингээд урт тэгээд доошоо ингээд суусан гэрэлтэй. За ингээд дотор салон нь болохоор хар цагаан өнгийн хосолсон салонтой бүтэн дижитал одоо бүтэн LED одоо touch системтэй. За өрөөл нь бол уламжлалт одоо бөөрн хий биш уралдааны машины юм тэ одоо загварын өрөөлтэй. За энэ өнгө нь бол харин ингээд гадна талын өнгийг өөртөө шингээдэг энэ хамилон өнгөтэй юм билээ. Гадна талын өнгө өөрчлөхөд өнгөнүүд нь яг дагаж өөрчлөгдөд байдаг юм билээ. Тэгээ би энэ хамилон мó гэж бодсон. Одоо ингээд байж цэнхэр өнгөтэй болчихсон. За тэгээд маш тансаг зэрэглэлийн байстаа нэг аваад унчмаар л машин санагдсан шүү. За ингээд ирээдүйн хүн төрөлхтний тээврийн хэрэгсэл дрон энэ Toyota компани үйлдвэрлэсэн ийм том хэмжээтэй дроны концептын танилцуулга бас ингээд явж байсан. За тэгээд бид нар ирээдүйд 2 төрлийн унатаал байх юм шиг байна. Нэг нь бол мэдээж дрон, нөгөөх нь газраар явдаг автомашин гэсэн. Одоо 20-30 жилийн дараа ийм болох байхаа л гэж бодож байна. За үзэсгэлэн үзээ явж байхдаа би бас өөрхий эх орны талаар бодж л да бас улс орноо харьцуулж харж л да. За өнөөдөр яах аргагүй энэ автомашин үйлдвэрч улс орнууд бол техник технологийн талаар бүр дараагийнхаа түвшинд гарсан өндөр хөгжөө явж байна. За манай улсын хувьд бол бид нар тэ одоо утаа тоордог нүүрсний хэрүүл хулгай гээд улс төрийн дөөж, дээд түвшин дөөж, доод түвшин дөөж тогтворгүй ингээд явцгааж байна. Энэ хооронд нь бусад улс орнууд л үнэхээр хөгжижээ. За би энэ автын салбарт 30 гаруй жил ингээд анханаас нь л явсан автомашины худалдаа, сэлбэрийн худалдаа гээл тодорхой хувь нэмрээ оруулаад явж байгаа. Тэгээд бид нарт одоо дутагтаад байдаг зүйл нь юу гэдэг юм бэ гэхээр мэдээж бид нар үйлдвэрлэгч орн болж чадахгүй нь ойлгомжтой. Харин бид нар маш зөв хэрэглэгч орн болох хэрэгтэй байна. За авч засварын үйлчлэгийг үйлчлүүлэгч нартай яаж стандартаар нь одоо зөв хийгээд өгчдөг ийм баймаар байгаа юм. Ингээд одоо биднэрт бол үнэхээр мэрэгчлэн бидэх сургуулиуд за тэрэнд одоо програм хөтөлбөр үнэхээр хангалтгүй байгаа. Одоо ингээл засварчдын байнгын дутагдaltaй за ур чадварын одоо дутагдaltaй. За манад мэдээж одоо залуучууд маань бас юм хурдан сурах авяас чадвартай. Гэхдээ тэд маань өнөөдөр өөрсдөө онлайн мэдлэггүйтэй практикаараа үнэхээр бор зүрхээр л энэ салбарт ажиллаж байгаа. Тэгээ энэ нь мэдээж үйлчлүүлэгчдийн одоо шаардлага хэрэгцээг бол хангаж чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай автын салбар одоо ялангуяа одоо энэ манай автын салбар санаа зовж байгаа мэрэгжлийн хүмүүс манаас энэ дээр анхаарал тавьж хамтарч ажиллаж асуудлыг шийдэх гац харгалгааг бас бодож гаргаж зүйтэй болов гэж надад бодогдтээ. За сая нэг хэсэг бол Европын автомашинуудын концептууд гарсан. За энэ улаан машин болохоор энэ
Yang Wang UUS гээд хятад спорт машины одоо концептыг танилцуулга байлаа. Хятад манаас үнэхээр машиныг бол хийдэг болсон байна. Өнгө үзэмжтэй. Ерөөсөө одоо Япон машин, Европын машинуудаас дутах юм байхгүй. Одоо үйлдвэрлэдэг болсон байна. За энэ болохоор Hyundai-гийн бас спорт машины концепт явж байна. За энэ бас маш их тансаг тэ маш их шийдэл авсан. Бас маш их одоо орчин үеийн техник технологийн дэвшилтүүдийг суулгуулж гисэн бас их сонирхолтой загвартай гоё машин байсан. За энэ машиныг дээр дотор салон тэ босод одоо энэ эд ангууд нь бол үнэхээр тасархай юм байна. Бас солонгосчууд манаас автомашиныг бол үнэхээр бас хийдэг болсон байна шүү. За тэгээд энэ үзэсгэлэн маань ингээд ерөнхийдөө иймэрхүү тэ автомашинууд, шинэ загварууд, шинэ хандлагууд, шинэ техник технологиуд, шинэ системүүдийг суйрлуулсан одоо концептуудаа танилцуулсан маш сонирхолтой үзэсгэлэн байлаа. За хэрвээ яг жил одоо энэ өдийд энэ 11 сард ингэ зохиогддог. Хэрвээ тэр үед одоо бас манай монголчууд маань энд Японд аялал жуулч байвал бас энэ одоо автомашины шоу үзэсгэлэнг ирж үзвэл бас их сонирхолтой содон ийм одоо үйл ажиллагаа болдог шүү. Та бүхнээс хэлцэн ирж үзье. HKS 350 мянга үнэтэй тос Японд спорт машин хийдэг. Та хүн туршаад үзээрэй.